Өнөөдөр та нартай Туулаа зараа ах トゥ гэрийн үлгэрийг ярьж өгье. Эрт цагт нэгэн зараа ногооны газраар жоохон зугааланга манжин хэр ургасан үзээд ирэх минь гэсэн бодол толгойд нь зурсхийн орч ирлээ. Тэднийхээс холгүй манжин тавьдаг болохоор гэр бүлээрээ байнга хүртээр цуцгсан тул өөрийн юм шиг л санагддаг болжээ. Гэрийнхээ хажууд ургасан сундуу цэрэнгийг тойрон манжингийн талбад ортол бас байцаагаа эргэж яваа Туулаатай таарч гин. Зараа Туулайг хараад өглөөний амгалан айлтглаа. Өглөөний минь Туулай гэхэд Зараа Туулай огтхонц хариулгүй. Зугаалж яваа гэргүй чи миний бодоход наад хоёр хөлөө арай л асхтай юмд ашигламаар юм аа да гэж Туулай хэлж гин. Гэтэл энэ их зөв муухай хариулт Зараад санагджээ. Чи над хоёр хөлөөрөө арай л ашигтай юм хийсэн чинь дээр шүү. Энд байгаад хэрэггүй гэхэд Зарааны уур нь маш их хурж бүр тэсхийн аргагүй болтлоо ууралцгэн. Зараа ямар ч зүйлд ууралдгүйч төрөлхийн морийг хүлдээд бол энэ үгтүүн их зөвүүн санагджээ. Чи хитрхи биев тоох юм да. Чи хөлөөрөө миний цаанд гарцхан гэж бодоо юу гэхэд Туулаа би үнэндээ тэгжэл бодож юм шүү дээ. Зараахан минь чиний наад хөл өөр юу хийж чадах вэ гэж гин. Зараа тэгтэл хариудна. Шалгаж үзэж байж л сайн мууг нь мэдэндээ. Би мөрийцэн ч алдахгүй. Хоёулаа уралддаг юмаа гэхэд би л төрүүлнэ. Энэ ястай инээдтэй хэрэг байна шүү. Чи энэ хоёр сайвараараа юу да. Үнэхээр чиний хоршоор хөдлөөд байгаа юм бол би ч боцохгүй шүү. Тэгвэл бооцонд нь юу тавих юм гээд нэг сав сүү тавья. Сүүнд бооцонд уралтыг гэж гинэ. Одоо тэгвэл явж уралтыг гэж Туулаа хэлэхэд Зараа юунд нь яардаг юм би хоол ундаа идээгүй байна. Гэртээ очиж хоол цайгаа идчихэд хоёулаа цагийн дараа энд уулзъя гэд Зараа явж. Зараа буцах замдаа тэр хэдийгээр надаас хурдан боловч тэнэг толгой нь хоцорцол таараа хэмээн бодсоор гэртээ ирж гин. Гэртээ ирээд эхнэртэй хамаг болсон явдлыг хэлжээ. Туулаатай уралдахаар болсноо. Тэгээд Зараа эхнэрээ дагуулan уралдах газрын зүг явахаар болов. Эхнэртэй за чинд зогсож бай. Харин би тэл цаана харагдаж байгаа амжсны шангаас гүүх болно. Харин чи эндээ зогсож байгаад Туулаа гэрэнгүүтэлт нь би дөрүүлж ирсэн гэж хэлээд байж байгаараа гэв. Эхнэр нь за гэд үлдэв. Зараач уралдах газар очоод за эхлэхүү дээ Туулай гэхэд Туулаа эхлэе 1 2 3 гэхэд гүн шүү гэд. Гүү. Гэтэл Туулай хийдгүүгээд л ногооны газрын цаад үзүүрт очтол эхнэр Зараа нь би төрүүлж үлссэн гэж байж байх юм гин. Энд нэг ямар нэгэн учир байна да гэж бодсон ч Туулаа ахиад уралдъя гэхэд за гэд ахиад уралджээ. Энэ удаа Туулаа гүөхтэй хоёр чигээ толгойд байна. Нисэх мэт хордлонгууд Зараа байтал Зарааны ихнэр байрандаа л үлдээж гин. Туулаа хамаг ирчээрээ эсрэг талын байранд очсон боловч би төрүүлж ирсэн гэж Зараа байж гин. Ахиад уралдъя гэтэл ахиад л би төрүүлж ирсэн гэт ихнэр нь дахиад уралдъя гэтэл Зараа өөрөө би төрүүлж ирсэн гэж л байж байна гин. Энэ маягаараа нааш цааш 73 удаа гүйж ахиад 74 дахь удаагийнхаа замын талд нь орч чадалгүйгээр Туулай бахардан унжээ.
Харин гэтэл зараа маань хожлынхон сүүг аваад эхнэрээ дагуулад гэртээ харж гин. Үлгэрийн анхааралтай сонссон хүүхдүүдтэй баярлалаа. Тэгвэл одоо багш нь танаас асуулт асууя. Үлгэрт ямар амтан гарлаа? Туулай зараа хоёр гарсан. Тэгвэл туулай найзтайгаа эхэлж мэндэлсэн билүү? Зараа эхэлж мэндэлсэн билүү? Мэдээж зараа эхэлж найзтайгаа мэндэлсэн. Туулай харин хариу мэдлээгүй. Тэгвэл хүүхдүүдэд та нар найзтайгаа, ээж аавтайгаа, эмээ өвгөөтэйгөө бас багштайгаа таарах юм бол үргэлж мэндэлж байгаарай. Харин энэ явдлын дараа туулай найзгаа муухайгаар хэлсэндээ уучлалт гуйсан болов? Энэ явдлаас хойш туулай хүн болгонтой мэндэлж сайхан харцдаг болжээ. Зараанаас уучлалтгүй зараатай мөн сайн найзууд болсон байна. Ингээд үлгэрийн анхааралтай сонсож багшийнхаа асуултанд хариулсан хүүхдүүдтэй баярлалаа.